За одоо нэг сүүлийн бичлэгээ оруулъя да. Энэ батарейны тухай. За нэг мод бол гинэ нэг. За тэгээ 2 дахь, 3 дахь, 4 дахь үеийн Toyota Lexus-ийн бүх төрлийн хибрид машин голцоо жижиг тэргүүдний нэг хэрэгжилж байгаа. За энэ нэг модулыг биднээс одоо би юу гэж ярих гэдэг нь гэхээр ерөөс ямар шинжлэх ухааны нэр одоо тэ шинжлэх ухааны талаас нь одоо зөндөө тайлбарлалаа шүү дээ. Өмнөх миний бичлэгүүдийг үзэх юм бол бүгд байж байгаа. За одоо зүгээр энгийн үг хэллэгээр яриа. Тэгэхээр хамгийн сүүлийн тайлбар шүү. Би одоо энэ тухай дахиж олон дахин ярмааргүй байна. Одоо олон талаас нь тайлбарлалаа. Ерөөс ойлгохгүй байгаа. За юу вэ гэхлээр нэг энэ батарейг хэдүүлээ 10 литр нэг 10 литрийн устаа саваар төсөөлье. 10 литрийн устаа саваар энэ батарейг. За би одоо нийт overall тэ ерөнхий одоо миний ярьдаг хэлдэг юмнуудын нэгтгэхэд тэгээд нэг дүгнэлт гаргаж штэ одоо. За тэгээд нэг юм батарейг чинь номинал буюу одоо нэрлснээр 10 литр устай 10 литр устай гэж ойлгочих. Тэгээд ясмин дээр энэ олон жил лабораторийн судалгаанууд туршилтууд хийсэн шүү дээ энэ батарейн дээр чинь. Америкийн лаборатори. Энэ ясмин дээр 10 биш 8 байна. Жинхнээсээ шинэ батарей жил хэрэглэлээ гэж бодоход жил хэрэглэсний дараа судалгаа хийхэд туршилт хийхэд нэг 8 литр байдаг юм байна. За энийг бол одоо шинэ батарей гэж үзье гэж байгаа шүү дээ. Номинал буюу нэрлснээр тэ 10 литр гэдэг. Тэгсэн судалгаа хийгээд үзсэн чинь 8 литр. За тэгээд энэ ингээд би ерөнхийд нь яг зурж чинь тэгээд ингээд энэ доороо цорхтой гэж бодчих. Тэгээд ингээд байн гоождөг. Энэ ус нь байн гоожж байгаа гэсэн. Энэ ерөөсөө байглаасаа за ингээд байн гоождөг. За тэгээд ийм байгаад байгаа шүү дээ. Энэ гоочлтыг айгу хурдан түргэн болгоод байгаа байхгүй юу? За тэр нь юу байна гэхлээр энэ хүний оролцоо. За тэгээд энэ хүний оролцоо дотроо бас юу аах вэ гэхлээр хүний оролцоог дотор нь ингээд яг ерөнхийд нь хуваагаад үзэх юм бол энэ хянах самбар дээр чинь те анхааруулах гэрэл асна. Тэгээд тоохгүй яв. Унтраан удаа явна ингээд яваад унтраачдیں ингээд. За тэгэхээр яг дахиад энэ гоочлт нэмэгдэнэ ингээд энэ дээр нэмчихээ ингээд. За ингээд гоожч бас ингээд гоожч. За тэгээд энэ хоёрт нь юу вэ гэхлээр хүний оролцоотой юу вэ гэхлээр энэ буруу засвар үйлчилгээ. За тэгвэл бас дахиад ингээд гоочч нэг бодчих. Дахиад ингээд гоочч. За тэгээд өөр хүний оролцоод ямар буруу үйлдэлүүд байна? Хүнд ачаа аачих, машин тэрэх, цас шаварлуу дайрах, тэгээ энэ кондишны буруу хэрэглээ. За дээрээс нь тэр нөгөө үйлчлэгээний горимдоор тавьдээ шүү дээ. Тэрийг нөгөө цахилгаан мотор салгаж байгаа гэж нэртэй. Тэр чинь үйлчлэгээний горим байхгүй. За тэрийг ингээд салгаж малгаад даваа маваа гэсэн шидэм юм дайрах одоо юу гэдэг юм те. За тэгээд ингээд дахиад гоочч. За тэнгуут хоёрт юу вэ? Байгаль гэж биелээд байгаа шүү дээ. Олон жил хэллээ. За манай байгаль яаж вэ? Тоос шороо. За тэгээд энэ өвөл хүүтэн болж байгаа. За энэ чинь бас нэмэгчгээр бас ингээд дахиад гоочч. За тэгээд гуравт юу вэ? Хөвчлээ. Гуравтын замын төгжрөл байна. Замын төгжрөл яагаад нөлөөлөд байна гэдгийг биелсэн шүү дээ. Цэнийг авалтанд муу байна гэдэг. За ингээд бас дахиад гоочч. За ингээр яах вэ? Ингээд сад тавьж байгаа шүү дээ. Устай байлгадчиход ус нь ингээд их гоож сад тавих нь. За тэгвэл одоо миний ош тогтоосноор энэ ерөнхий төвшөнтэй. За энэ төвшнөөс доошоо орохоор энэ төвшнөөс ингээд доошоо орчлоо шүү дээ. Энэ төвшнөөс ингээд доошоо орчхоор энэ батарейг удаан хэрэглэх боломжгүй болж байна. За тэрийг манай нөхдүүд яаж омжноор ашигладаг гэдгийг бас хэлье. Гадуур байгаа батарей засвар нэртэй нөхдүүд. За жилийн баталгаа өгнө. Одоо ком батарейнд ч гэдэг юм уу тийм. За тэгээд жилийн баталгааг та бас ясан дээр яадаг мэдж байгаа шүү дээ. Нэг очихоор яах вэ? Нэг сольж өгнө. Одоо зүгээр мөөр толгой гэж янз бүрээр эргүүлнэ.
За тэгээд нэг юм арай гэж жилээ баруул их юм заа. За тэнгууд ширхгээ солино гэж байна. За ширхгээ солино гэхлээр сольсон батарейнда баталгаа байгаа. Тэр чинь эн чинь юм уу тийм инээтрээгээд толгой эргүүлсэн юм уу дайран. За ингээд өөр яах вэ? Өөр нөхөн сэргэн ингээд нухтлаа юм байгаа даа ш. За нөхөн сэргийг талаар би дараа нь ярьж. Тэгээ баланс тохиргоо гэдэг элдв янз интернетээс YouTube-оос олсон юмудаа ярьж байгаа та наст. За энэ бүлгийн батарейнд бол нэмэргүй шүү ийм янз бүрийн юм игээд. Удаа явахгүй. Юу гэдгийг нэг сараас 12 сар ихэнхдээ 190% настай гэж ойлгочих. За яа. За тэгээд би яадаг. Би одоо өөрөө чинь би ингээд хэлээд байгаа шүү өөртөө чинь батарей ингээд маш нарийн олон параметрыг харж байгаа. Тэр геометр, хим физик, математикаа ашиглаж байгаа. Тэ энэ ус чинь одоо хэдэн литртэй байна? Хаана байна гэдэг ингээд энэ хаана байна те энэ хаана байгаа? Энчээ байгаа мó? Энчээ байгаа мó? Энчээ байгаа мó гэдэг тогтоох нь вэ штэ. Тэгээд тогтоосныхаа дараа насжилтыг тодорхойлох нь шүү дээ. Насжилтыг яаж тодорхойлдог вэ? Насжилтыг би өөрөө ингээд энэ батарей чинь ямар төвшөнд байгааг нь мэдж байгаа учраас олон туршсан байх нь шүү дээ. 3 жил туршаад яг хаана байгаа ямар батарейтай үзүүлэлттэй машин хэр удаа явдаг гэдгийг нь олж тогтоосны үндсэн дээр тэр 2-3 жил явна, 3-4 жил явна гэж насжилтыг би хэлж байгаа. Яагаад тэрнээс илүү хэлэхгүй байгаа даа гэхэлэр би 3-4 жил за тий 3 жил гарал судалгаа хийсэн багхгүй юу. Тэрнээс биш тэрнээс илүү олон жил хийгээгүй шүү дээ. Гэхдээ тэрнээс илүү олон жил явах магадлал байгаад байгаа байхгүй юу? Магадлалын онолоор. За. Өөр юу вэ? Өөр юу гэж ойлгох вэ? За тэгээд ингээд усан ингээд гоожод байна шүү дээ. Тэгэхээр яах вэ? Одоо би ингээд эднүсийн тогтоочоод ингээд зүв юм хийчихэр яах вэ? Эднүсийг чи ингээд дахиад багасгах нь шүү дээ. Ингээд багасгах нь байхгүй. Багасгах нь. Багасгах нь. Ингээд энэ гоочлтыг багасгах гэдэг шүү дээ. Энд чинь хүссэн үсээг ингээд гойт зоргоод дууссан. За. Гэхдээ энийг удаан гоожуулаад жоо удаан хэрэглэх гэдэг шүү дээ. Гол зорилго нь. За ийм учиртай. За тэгээд машинаас хамаарат ямар машин унж хэрглэж байна. Тэрнээс хамаарат. За. Эн чинь нэг модуль гэж үзэж байгаа ш. Таанаас бол нэг ширхэг гэж бодож байгаа. Ясэм дээр энэ дээр 6 ширхэг батарей байгаа. 6 ширхэг хуруу батарейг нийлүүлээд нэг модуль болгоцсон шүү дээ. За тэгээ ерөнхийдөө энийг нэг ширхэг гэж үзэхэд за тий хамгийн багадаа 20 ширхэг байгаа шүү дээ. 20-оос 40 ширхэг хүрнэ. Нийт батарейны чинь ком батарейнд чинь. За тэгээ яах вэ? Тэгээ би түрүү хэллээ шүү дээ. Эднүсээ ингээд тогтооцсон. Тэ? Тэгэхээр би яах вэ? Би болохоор энэ хавьд байгаа батарейнуудыг хэрэглэх нь байна шүү дээ. Тэгэхээр одоо хэдүүлээ зөвхөн нэг дээр ингэж жишээ авсан шүү дээ. За ийм тэгээд 20-оос 40 ширхэг байгаа гэж бодолтой энэ батарей. Тэгэхээр яах вэ? Бүгдийг нь үзэх нь байна шүү дээ. Тэрнээс биш ганц нэгээр нь үзээд нэмэргүй байхгүй. Зэлбөөнд нь үзэж ч юм уу те. За юм байна. Зөвхөн нэг дээр нь үздэг. Тэгээ чинь 28 за болио те Брюстер жишээ авч 28 байлаа гэж бод. За 204 хороондор авч 40 ширхэг байна. Машины онцлог нь өөр. Машины техник үзүүлэлтүүд нь өөр. Тэгэхээр бас энэ үзүүлэлтүүд чинь бас өөрөөр тогтоно заа. Хэн дуртай нь хийж чадахгүй. Энийг би бол өөрийн судалгаа, технологи хөгжүүлэлт ийм юмнасаа олж тогтоосон учраас хаана юу байдгийг мэдж байгаа. Тэрнээс гэртээ гаражтаа хаанч үдэн тогтоох ямар ч боломжгүй. За тийм байна. За тэгээ дараагийнх нь юу ах вэ? За дараагийнх нь юу ах вэ гэхлээр ерөнхийдөө нэг ойлгочлоо шүү дээ. Тэгэхээр орж ирсэн нэртэй батарейнууд чинь комоор нь бүгдийг ингээ бөөндөж авахаар дотроос нь маш их хаягдлага гарна. Би бол дандаа ийм сайн үзүүлэлтнүүдийг хайж байгаа шүү дээ. Тэгээ нэг ком болгож байгаа. Тэгэхээр яах вэ? Ингээд баахан батарей хаягддаг байх нь шүү дээ. Тэгэхээр үнэтэй болох нь вэ шүү дээ.
Тэгээд та нас те ийм муу батарейны энэний үнийг миний энэ сайн батарейтай те олж цуглуулсан сайн батарейтай харьцуулах шаардлага байхгүй. Боломжгүй гэсэн. Тэгээд хоёр төрлийн юм санал болгож байгаа шүү дээ. Нэгт нь энэ. За ингээд сайныг авч хэрэгэл. Удаа эргэж болохоор. Хоёрт. За ингээд мууг нь ав. Эднээс мууг нь ч гэсэн манай хүмүүс хийгээд өгнө. Муугаар нь авч олно. Тэгтээ эн чинь удаа явахгүй шүү. Ойлгож байна уу? Удаа явах боломжгүй. Тэгэхээр ийм хоёр төрөл байна шүү дээ. Хоёр төрлөөс сонгох нь гэсэн үг байна шүү дээ. За тэгээд дахиад нэг юм одоо толгой хэрэглүүлээд юм байна. Зөвхөн ийм сайн батарейнд энэ сайн батарейнд тэр нөхөн сэргээх баланслах гэдэг юм чинь болдгоо шүү. За зөвхөн сайн батарейнд хийж болно. Эднээс хийж болохгүй. Хийж болохгүй. За эднээс хийж болохгүй. Ямар ч үр дүн байхгүй гэсэн. Яагаад үр дүн байхгүй? Яагаад үр дүн байхгүй юм гэхлээр миний өмнөх бичлэг байгаа шүү дээ. Би электролайт гэдэг батарейны электролайт гэж юу вэ гэж хэлсэн шүү дээ. Ямар орчин байдаг гэх тээ. Тэрнээс хамаарч байгаа. Электрохимийн тэ процесс нь муу байгаа батарейг тэ муудсан тийм батарейг нөхөн сэргээх боломжгүй шүү дээ. Миний арга барил юу гэхлээр электрохимийн тэ процесс нь сайн байгаа батарейг нөхөн сэргээж болно. Яагаад гэхлээр анод катод гэж анод катод гэдэг хоёр электродын чинь хооронд ионууд нь ажиллагааг нь ингээд нааш явж байгааг нь сайжруулнаа гэсэн. Нөхөн сэргээхийг бол тэгэл ойлгож байна. Энэ электролайт буюу энэ электрохимийн процессыг сайн явж гин үгүй юу гэдгийг ерөнхийдөө тодорхойлох, дээрээс нь тэр төвшөнд ямар байна гэдгийг мэдчих юм бол энийг нөхөн сэргээж байгааг л ойлгож байна. Тэрнээс биш энэ доор байгаа батарейг нөхөн сэргээгээд ийшээ аваач чинь гэж бодоод байна. Эсвэл ийшээ аваач чинь. Тийм юм байхгүй. Боломжгүй. Ойлгосноо? Энд чинь ойлгомжтой. Энд чинь ичэд биш. Ичэд дээр ингэ чинь дээш очих гэсэн тийм ямар ч ойлголт байхгүй. За.